Яролнон сонсохотун язгууртан дээдсийн ухаанаас ундаалж үндэсний эрхэм зүйлс итгэл үнэмшлэн бадрааж Монголон эрхэмлэн хүндэтгэж мөнх тэнгэрийн хүчин дор хөх Монгол сэрж байна. Хэлж Монгол. Альва зүйлийн хөгжих үндэс суурь амжилтанд хүрэх нөхцөл нь бол уламжлал гэж үздэг л дээ. Тэгэхээр тэр уламжлал нь биднэрт хангалттай байна. Бүр бахархмаар гайхамшигтай сайхан уламжлал байна. Тийм учраас энэ бол үнэхээр боломжтой зүйл. Эний чинь одоо зөвхөн бид нар хэлээд байгаа юм шиг бүр хятад залуучууд хүртэл одоо олж харчаад танаад үнэхээр гайхамшигтай соёл уламжлал байна. Эний чинь одоо анимашн хийя, комикс хийя. Жих гоё юм болохоор байна. Гол нь Монгол онцлогтой баймаар байна гэж яриад явдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсө биднэрт байгаа тэр уламжлал нь юу вэ гэхээр ерөөсө туйлс байхгүй. Баатарлаг туйлс. Ерөөсө хүүхэд бүрийн өсөл мөрөөдөлч ерөөсө нэг супер баатрын болох л байх шүү дээ. Одоо Холливуудын супер баатрууд байна тийм ээ. Бэтмен, Суперменээс ахвал. Нөгөө талд нь бол Япон манганы том супер баатрууд байгаа. Гокугаас гэсэлээ. Тэгэхээр Монгол баатар нь хэн байх юм бэ? Тэрийг бид нэр одоо уламжилж ирсэн тэр гисэр жангараас болоод олон сайхан туйлсуудаас бүтээж болохоор байна. Тэгээ ерөөсөө нүгдэлчин үндэсний хувьд бол нөгөө өөрсдийнхөө ахуй соёлоос шалтгаалаад сэтгэлгээний хувьд бол их чөлөөтэй юмч баригддаггүй. Тийм сайхан байд юм байна л да. Тэгээ тэр нь биднэрт бол үнэхээр өвлөгдөж ирсэн янзтай. Ерөөсөө бүтээлцэд үйлдвэрлэлийн гол үндэс нь бол тэр л байх гэж байна. Нотлоод ингээд ярьж болно. Гэтэ амун гол осолж чадаа өнөөдөр юм бүхэн их удаггүй төвшөнд хүрчээд байгаа байхгүй. Одоо төмөр зомыг яри те 5 толгойг яри гэл эрдэнэ талаасаа маргалдаад ерөөсөө бүх юмыг ингээд ямар ч удаггүй байдлаар оруулж. Яагаад удаггүй байдал ороод байна? Энд чинь ерөөсөө зүгээр нэг Харвардд сурсан ч юм уу те өөр нэг том киноны сургуульд ч юм уу сурсан мэдлэгээр энийг бол ерөөсөө баримтжуул нотлох боломж алга юм байна л дээ. Бид нар энийг заавал хийж, бүтээж ямар нэгэн бодиттой жишээ гаргаж ээж энэ бол батлагдах юм байна. Тийм учраас бид нар одоо яаж хэрэгжих арга замаа ярилгүй яах вэ? Гэхдээ өнөөдрийнхөө боломжоор ямар ч байсан нэг сэтгэл санаагаа нэгтгээд нэг томоохон төсөл дэлхийд гаргаад үзчихмээр юм. Тэгсний дараа энэ чинь тодорхой туршлага арга замууд харагдах хэрэгтэй юм байна гэж би бодод байгаа. Суралцах юм бол одоо ерөөсөө бид нар тэднийг дуурайгаад амжилтанд хүрэхгүй гэдэг нь тодорхой байна. Яг Америкууд бол өөрсдийнхөө соёлыг бол дэлхийд дахинд тулгын хүлээлгэж чадлаа тийм ээ. Холливуудын киног бол дэлхийд даяараа 100% үзэж байгаа. Бусдын бол хизээч тэгэж үзэхгүй. Англи, Франц. Яг англи хэлтнүүдийн соёл бол өөр тийм. Холливуудад арах чадах шиг. Франц, Испани бусад хэлний урлаг соёлууд бол тэгэж 100% хүрэхгүй байхгүй юу. Тэгэхээр бидэрт ямар арга зам байна гэхээр ерөөсөө л арт кино хийх. Бидний анимашн бол үнэхээр 100% арт байж онцлог ялгарх шинжээрээ одоо тэр Холливуудаас өөр кино сонирхдаг цөөнхийн бүлэгд очиж үйлчлэнэ гэсэн үг. Тэр цөөнх бол бидэрт бол хангалттай тон зах зээл. Нэгд өөрсдийнхөө хийж бүтээж байгаа чадвараа харьцуулаад харъя тийм ээ. Анимашны төрөл дээр яагаад ихтэй байдаг вэхээр анимашн бол өөрөө ерөөсө 100% арт учраас яг л уран зураг шиг байхгүй юу. Нэгэн үеийн зураачдыг аваад үзье л да. Матисс, Модильяни, Марк Шагал, Пикассо гэдэг хэдэн зураач байгаа шүү дээ. Тэдний бүх зургийг ингэж харьцуулаад дэлгэж зэрцүүл тавья. Энийг нийлүү гэж хэлэх үү? Тийм ээ. Тэр боломжгүй байхгүй. Тийм учраас бид нар бас тийм л зүйлийг бүтээх хэрэгтэй. Өөрсдийн онцлогтой Монгол анимашн. Тэгэхээр Pixar шиг хийх албагүй л гэсэн үг байхгүй. Бид нар Pixar шиг хийж чадахгүй бол яана гэж яах ерөөсөө шаардлага байхгүй гэсэн үг. Aardman
Leica гэдэг өөр кино компаниуд байгаа, хүүхдийн кино хийдэг. Бид нар бол одоо Pixar-аас өөр харахад бол болох үдүүлэгч юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ тэр чинь өөртөө онцлогтой өвөрмөц шинжээрээ ялгараад адилхан л төвшөнд хүмүүсийн үзэгчдийнхээ сэтгэлийг эзэмдээд байлдан дагуулаад явж штэ. Киноны хувьд бол бүрэн боломж байгаа. Дэлхийг эзэмддэггүй маа гэхэд манга шиг хэмжээнд донтуулдаггүй маа гэхэд тийм ээ. Ядагч байсан тодорхой өөрсдийн үзэгчтэй болоод Монгол туйлс Япон манга гэдэг шиг Монгол туйлс гэдэг нэг Google-ийн киноны жанр бий болгоод тэрэн дотроо тодорхой үзэгчдийг аваад үйлчлэх боломж байгаа. Яг бид нар бол одоо Чингис хаан анимашн гэж нэг кино анимашн кино төсөл авч барьж яваад нэг жил шахан хугацаанд явж байна л да. Ингээд харж байхад бидэрт яг юу хэрэгтэй байна вэ гэхээр бидний төслийг одоо ингээд хөлд ороод алхахад хамгийн түрүүнд ерөөсөө төрийн дэмжлэг хамгийн түрүүнд хэрэгтэй юм байна. Төрийн дэмжлэг гэхээр зүгээр төсвөөс мөнгө авах гэдэг ингэж шууд ойлгож магадгүй юм. Энэ дотор төрийн дэмжлэг дотор бас хэд хэдэн янзын дэмжлэг байж болох юм. Тэгээд төр нь юм бэ гэхэр чинь өөрөө бол бас эзэн биеийг үзээд болчдөг. Тэгээд одоо харж байхад л иймэрхүү алсыг харсан том төслүүдийг бол одоо үндэсний хэмжээний том лидерүүд л одоо ойлгож байна. Бас тэднэрт дэмжих эрх мэдэл чадал нь байгаа. Тэрээс донд доод төвшний дарга нар бол өдөр тутам ажилдаа дарагдаад нэг хан мөргөж ханны хооронд явж идэх хүмүүс бол тийм алсын хараа бол үндэ алга байна л да. Тэгэхээр ер нь бол тэр өндөр алсыг хараа сууж байгаа том лидерүүдэд л найдаж байна. Өнөөдөр яг хөө ингээл хүмүүстэй уулзахад бол дандаа тийм ярина. Хууль эрх зүйн орчин байхгүй байна. Дид бүтцэн алга байна. Яг хариуцдаг нэг чинь алга байна гэдэг төрийн байгууллага. Тэгээ энийг бий болгохын тулд бас бахан ярих байх л да. Тэгэхээр ярьсаар байтал дахиад 5-10 жил өнгөрчих янзтай. Тэгэхээр өнөөдрийн байгаа боломж нь юу юм? Тэрэндээ тохируулаад ядаж нэг ганц ширхэг булган сүлдээ том төслөл дэлхийд гаргаад харчмаар л санагдаад байна ерөөсөө. Тэгчүүл цаашаа араас нь тэр явсан зам жимээр нь ноцсаар агаад тий. Эхний төсөл оройд нь гарахгүй байж магадгүй шүү дээ. Чадахгүй байж болно. Тэгэхээр дараагийнх нь тэр замаар явбал тэр гарчих байх гэж бодоод байгаа юм. Жирийн ард иргэдийн хувьд бол сэтгэл санаагаар их дэмждэг юм аа. Гэхдээ өнөөдөр бид нар сэтгэл санаа урмаасаа илүү бас нэг боломжтой хэрэгтэй болчиход байгаа. Яалтч байхгүй. Тэр урам нь боломжоор л ерөөсөө бий болох хэрэгтэй болчиход байдаг. Тэгээ тэр боломжийг жирийн иргэний хувьд одоо дэмжих боломж нь бол одоо худалдан авалт юм да. Одоо өдөр тутам хийгддэг худалдан авалтуудыг хараад байхад бол бэлэг турсгалын худалдан авалт гэж нэг том юм байх шиг байна. Тэгэхээр энэ бүтээлч үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ дэмжиж ирээний шаазан төсөн зүйлийн нэг морч юм уу те нэг хачин юмуд аваад нэгэндээ бэлгэлээд байх юм. Тэрний хооронд Монгол ийм бүтээлч хүмүүсийг бүтээгдэхүүнээс аваач. Одоо би сүүлийн үед л одоо өөрийн хийсэн нэг ном байгаа шүү дээ те. Монголын нос чадваргүй юм гэх ном. Энийг одоо ядаж шинэ жилийн хүүхдийн бэлгэндээ оруулаач гэж таньдаг мэддэг хүнээс өсөөл явчихлаа.